Бид бүхний одоо бахархалт хүмүүн болох Даш төржийн нацаг төржийн 120 жилийн төгшөө одоо энэ жил тохиож байгаа. За энэ ойг тохиолдуулаад Цум орон нутгийн зүгээс за бид бүхэн 3 томоохон ажлыг бас төлөвлөөд ингээд санаачлаад явж байгаа. За нэгдүгээрт бол нацаг төржийн гэрийн бөөрийн ажлыг засварлаж шинжлэх юм ажил зохион байгуулалт ингээд явахаар ингээд төлөвлөгөөнд ороо явж байгаа. За мөн 7 сарын 23, 24-нд Сумын Баяр наадмаа нацаг төржийнхөө 120 жилийн ойд зориулсан Шуван сард нэртэйгээр зохион байгуулахаар ингээд төлөвлөсөн байгаа. За мөн Чингис хаан музейтэй хамтран зохион байгуулдаг Хаадын зам гэсэн төслийн хүрээнд 8 сарын 1-нд нацаг төржийнхөө гэрийн бөөрөндөө яруу найргийн наадам ингээд зохион байгуулнаа гэсэн төлөвлөгөөтэй явж байна. Их зохиолч Монголын шинэ үеийн утга зохиолын үндэслэгч Даш төржийн нацаг төржийн одоо төрсэн гэрийн бөөрөн дээр бид нэр ирээд байна. За тэгэхээр нацаг төрж маань өөрийнхөө одоо анкетанд бол Төв аймгийн Баянтэлгэр сумын Мэлзэг гэдэг газар төрсөн гэж одоо бичсэн байдаг. Мөн манай нацаг төржийн одоо төрсэн гэрийн бөөртэй ойролцоо манай гүн галууд гэмэх за гүний нуур гэж цом сайхан нуур байдаг. За мөн одоо яг энэ төрсэн гэрийн бөөр байрладаг Аягын ам гэдэг газарт бол Аягын нуур гэж сайхан байгалийн үзэсгэлэнтэй юм сайхан нуур байдаг. За галуутай гол маань бол сайхан гол байж байдаг. За энэ маань бол одоо манай Баянтэлгэр сумын галууд байгийн одоо малчтын сайхан утгалдаг юм сайхан гол байдаг. Аягын нуур, их гүний нуур, баг гүний нуур энэ бүх нуур уснууд маань хоорондоо хувийн холбоотой бөгөөд эндээ зутгсан гол мөрнүүд, гол горхнууд энэ бүгд нийлж байгаад хэрлэн хатан ижээд очиж нийлдэгэ. За манай нацаг төржийн маань миний нутагшүүлэгт одоо ордог байц бэрх хэмээх энэ уулсын нэрс бас уулсынс ордог. За энэ уулсууд маань бол манай галууд байгийн нутаг дээр оршдог. Тэгээ энэ бүх газруудыг оруулсан байгалийн зохицуулалт газар юм байдаг. Байц хайрхан харагдаж байна. Байц бэрх уулнууд сайн ирс судалгаад гаднууд өнөөдрийн байдлаар аргал угал бусад ховор аюултай бол энэ шивэлж яадаг. За сумын тусгай хамгаалалт бас байдаг. Тэгээд ингээд агнуурын бүс гэж бас явагддаг. Ийм одоо туршлагатай юм сайхан байгаль үзэсгэлэнтэй газрууд байдаг. Тэр Сондуулын бууц гэдэг тэр Долцсон гэдэг хүний их одоо нутгалж байхад хавар мал төлөх үеэр нацаг төрж ирээ тэр хэн сураг гэдэг шүлгээ бичсэн гэсэн бас нэг юм дурсамж байд юм лээ. Эсгээд одоо ховор цэн тоогроо бас манай нутагт дэвсгэр дээр ингэж ирж одоо үржиж ингэж амьдэрч ингэж хамгаалтанд байдаг. Ингээд өмнө дээр мөн бол нүүдэлчин тазын нүүдэлчид жуулчны баазын хамгаалт явуулна. За мөн дээр нэмээд шувуу судлаач нарыг одоо хүлээж авч одоо танилцж мэдүүлэх талаар сараан байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагууд ингээд үйл ажиллагаа явуулж байдаг. Их зохиолч маань их сайхан газар төрсэн хаач гэсэн хинээч одоо төрсөн нутаг сайхан байдаг боловч энэ одоо Аягын хавтгай гэдэг энэ сайхан хавтгай газар байдаг. Айлын намаржаа байдаг, хаваржаа байдаг. Намаржаа нацаг төрж байгаа. Тэгээд 11 сар төрсэн болохоор үндсэндээ энэ бол намаржаан дээрээ төрсөн гэсэн үндэс байж байгаа. Тэгээ нацаг төржийн шүлэгт бол өсгөөс орсон үндэсний хэл мартаж болшгүй соёл, өгтлөө орших төрлөх нутаг, салж болшгүй ороон гэсэн энэ одоо мөр байдаг. Энэ бол ерөөсөө Монгол хүн болвол их нутгаа хайрлах, их хэлээ одоо эрхэмлэн дээдлж тийм ээ. За тэгээ түүх соёлоо мэдж улсынхаа одоо тусгаар тогтнолын төлөө Монгол хүн гэдэг хүн бүрийн зүрхэнд одоо Монголын төлөө гэдэг сэтгэл одоо үргэлж холбоотой байдаг юм шүү гэдгийг бол одоо харуулсан.